Aadenche daraaгийн барилдаан эмэгтэйчүүдийн 55 кг-ийн жингийн 1-р тойрог үргэлжлэн Aadenche дараагийн барилдаан улаантадаас Энэтхэг улсын тамирчин Бушба Хөгтадаас Монгол улсын тамирчин Батуйгийн холон Бэлэвче дараагийн барилдаан 76 кг-ийн жингийн 1-р тойрог үргэлжлэн улаантадаас Монгол улсын тамирчин Ганбачрын Мортнас Хөгтадаас Энэтхэг улсын тамирчин Aadenche дараагийн барилдаан 55 кг-ийн жингийн барилдаан үргэлжлэн Aadenche дараагийн барилдаан 55 кг-ийн жингийн 2-р тойрог улаантадаас Монгол улсын тамирчин Баян-Мөнхийн Атунтая Хөгтадаас Монгол улсын тамирчин Батуйгийн холон Aadenche дараагийн барилдаан Бэлэвче дараагийн барилдаан эмэгтэйчүүдийн 68 кг-ийн жиг үргэлжлэн улаантадаас Монгол улсын тамирчин Батсүхийн Ганцэцэг Хөгтадаас Монгол улсын Action blue. Brutal from that front headlock. We've seen her earlier today when she gets those hands locked. Incredibly strong and really aggressive with it. Monica off the reshot. And Saikan, a nice little turn and throws her on the edge here for 4. And in front of the home fans, gets a big up, and the weight goes on that bearing foot. It's very hard to pull it back, which makes it a lot easier to shoot. And a nice goal behind from Eng Saikan there. Really slick work. Extends the lead to 6-0. Looking for that gut wrench on the right side. Gets the 2 on the exposure. Only needs 1 more to wrap it up. 2 points given by the referee there, and that will be it.